Гашуун сухад ганц мод бомбын хил дамсан төмөр замын хилэлцээрийг улсын хурал сойрхон баталлаа. Ашигт малламлын тусгай зөвшөөрлийн тоо улсын хэмжээнд 2701 байна. Уулуурхаан бүх ордуудын борлуулалтын орлогын 2%-ийг хоримтлалын санд төвлөрүүлэх хууль санаачилжээ. Ирэх сарын 1-ээс иргэдийн банкны дансны дугаарт өөрчлөлт орж олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаар хэрэглээнд нэвтэрнэ. 2035 он гэхэд 2000 оноос хойш төрсэн залуус нийт ажлын хүчний 40% эзлэх судалгаа гарчээ. Баруун төргийн үзэгчдээ нийслэл Улаанбаатар хотод 7 цаг 10 минут болсон байна. Мэдээгээ эхлүүлж байна. Хаврын чуулган нээснээс хойш хамгийн ихний улсын хурлын чуулган өнөөдөр хуралдлаа. За энэ хуралдаанаар гашуун сухад ганц мод бомбын хил дамсан төмөр замын холболтын хилэлцээрийг улсын хурал сойрхон баталлаа. За 3-ыг цогцоор гих энэ хилэлцээр батлагдсан учраас манай улс урт хөрштөөгөө мөхөр төмөр замаа холбож урт хугацаанд доктортой үнээр нүүрсээ худалдан борлуулах нөхцөл бүрдэж байна. Хятадын талаас 2 төмөр замаа хооронд нь холбоход 2.5-аас 3 жил шаарддаг гэж байсан. За харин одоо энэ хугацаа богиносож 2027 оны 4-р сар гэхэд ашиглалтанд орно гэж зам тээвэр хөгжлийн сайд чуулганы хуралдаан дээр мэдгдсэн юм а. Нүүрсний гарцаа өргөдөх ажил маань яг хэзээ дуусаж хэдэн оны хэдэн сард энэ одоо нөгөө төмөр зам нь ашиглалтанд орох вэ гэж. Иргэд маань сонирхож байгаа шүү дээ. Энэ баахан юм яриад ахын энэ хэзээ орох юм гэж онцор өдөртөө хэлж өгөл гэсэн юм байна. Тендерийн хугацаа бол одоо ойролцоогоор 1 сар орчим гэж тооцоход бид одоо тендерийн ялагч гараад тэгээ энэ бүтээн байгуулалтын одоо хил дамсан бүтээн байгуулалтын үйл ажиллагаа 5 сарын 1-нд эхэлж чадвал бид нар 1.22 сар буюу 1.9 жилд барьж дуусгана гэж үзэж байгаа. Тийм учраас 27 оны 4 сар гэхэд энэ төмөр замыг холбож ашиглалтанд оруулнаа. Гашуун сухад ганц мод өнөөдөр батлагдсанаар 3 дахь бомбд буюу шивээ хүрэн бомбдтай бид нар одоо хамтын ажиллагааг эхлүүлэх юм эрх зүйн орчин нэгдэж байна гэсэн одоо энэ протоколын дагуу. За шивээ хүрэн бол экспортын хүчин чадлыг 10 сая тонноор нэмэгдүүлэх ийм бомбд байгаа. Шивээ хүрэнгийн дараа бичигт. За бичигт бас 10 сая тонноор нэмэх ийм боломжтой. За бичигтийг эрийн цавтай холбочвол энэ зүүн босоо коридор болчихно. За үүний дараа 5 дахь бомбд бол ханги. За ингээд бусад бомбуудыг одоо бид нар ээлж дараалан ярих боломжтой байгаа. 2 жилийн дараа гэхэд хил албалтын төмөр зам ашиглалтанд орсноор манай улсын бомбын хүчин чадал 2 дахин нэмэгдэж нүүрсний экспорт жилд дунджаар 165 сая тоннд хүрнэ гэж засгийн газар тооцож байна. Мөн нүүрсний борлуулалтын жилийн орлого 1.5 тэрбум Америк доллараар нэмэгдэх хүлээлттэй байна. За харин нүүрсийг тоон тутмыг нь хэдэн төгрөгөөр борлуулах нь маргаан дагуулсан хэвээр байна. Хэдий засгийн газрын зүгээс тодорхой үнэ хэлээгүй ч улсын хурлын гишүүдийн шүүмжилж байгаа шиг хямд үнээр борлуулахгүй гэсэн тайлбарыг өгч байлаа. Энэхүү хилэлцээрт гарын өсөх зурх өдрөөс өмнөх үнийг авнаа. Тэгэхээр одоо ингээд өнөө маргаашаас өмнөх үнийг анхны үнд аваад үндсэндээ 4 индексийн дунджаар тохируулах хийгээд явах юм байна. Тэгэхээр яг энэ хоёр маань өнөөдрөөс өмнөх үнийг аавна гэдэг чинь дэлхийн зах зээл дээр магадгүй одоо сүүлийн хэдэн жилийн хамгийн доод үн. Засгийн газар парламентаар сойрхон баталж байгаа хилэлцээр дээр хамгийн доод үнийхээ нөхцөл дөр гэрээ хийх зөвшөөрлийг өгч байгаа юм шиг. Энэ дээр ингээд нэг тайлбар өгөөч. Өнөөдрийн урт хугацааны гэрээнүүдийн үн бол биржийн дуудаж байгаа өмнөөс бол дээшээ гарцсан байгаа гэдгийг хэлье. Манай бирж дээр өнөөдөр одоо коксчих нүүрсний ханш дуудах нь бол 91 Америк доллар байгаа. Тэгэхээр энэ дотор нүүрсний үн дээр нэмэх нь хил хөргөх логистикийн үн орчихсон байгаа гэдгийг бас хэлье. Тэгэхээр ер нь бол урт хугацаанд гэрээгээ бид нар хэрвээ энэ хилцээрээ өмнө байгуулад явцсан байсан бол үн их өндөр үед бас энэ гэрээнүүд байгуулагдаад явах юм боломж байжээ гэж харж байгаа. Төмөр зам баригдсны дараа өмчлөл нь 5 толгой төмөр зам компанид байна. За харин ашиглалт менежмент ачаа тээвэр зэргийг нь Монголын төмөр зам компани хариуцах юм байна.
Үндэсний баялагын сангийн тухай хууль батлагдсанаас хойш жил орчмын хугацаа өнгөрч байна. За энэ хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд төр хувийн хвшилтэд хилцэл хийх асуудал эд өрнөж байна. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуулыг нь хийсэн стратегийн орд газрын 50 хүртэлх хувийг төр эзэмшихээр байгаа. За энэ нь хөрөнгө оруулалтыг хаасан хувийн хвшилтэд халтсан үйлдэл боллоо гэж шүүмжлэх хүмүүс олон байна. Тэгвэл зөвхөн стратегийн орд газар эзэмшдэг компаниудын 34-өөс 50% төр авах биш. За бүх уул уурхайн ордуудын борлуулалтын орлогын 2% үндэсний баялагын сангийн хуримтлалын санд төвлөрүүлэх нь зүйтэй гэж зарим улсын хурлын гишүүн үзэж байгаа юм а. Ингэж байж ялгууртай байдал тогтохгүй адил тэгш зарчим үйлчлэн гэлээ. Зөвхөн стратегийн орд гэж хязгаарлагдахгүйгээр нийт уул уурхайн төслүүдээс борлуулалтын орлогын тодорхой хувийг, за магадгүй 2% жил бүр үндэсний баялагын сангийн хуримтлалын санд төвлөрүүлдэг болох зохицуултыг хуульчлах хэрэгтэй байгаа гэсэн үг ээ. За ингэснээр эрдэс баялагын салбарт хөрөнгө оруулах гэж байгаа хөрөнгө оруулагчдад салбарын тоглоомын үндсэн дүрм нь ойлгомжтой болно. За стратегийн орд гэд хизээ манай төслийг улсын хурал засгийн газар жагсаалтад оруулах болоо гэсэн айдас арилна. За нэг тоо дурдъя. 2024 онд Монгол улсын нийт экспортын орлого 15.8 Америк доллар, тэрбум Америк доллар байсан. За үүний 93% нь уул уурхайн үйл ажиллагаанаас хамааралтай байсан буюу нийт 14.6 тэрбум Америк долларыг улсын төсөвт төвлөрүүлсэн. За хэрвээ оролцогч бүх талуудад анхнаасаа ойлгомжтой байдлаар хуримтлалын сандын орлогын 2%-ийг жил бүр төвлөрүүлнэ гэж хуульчилсан байсан бол хуримтлалын санд 2024 онд 495.6 тэрбум төгрөг биш 1.1 их найт төгрөг хуримтлагдах байжээ. Үзэгчдээ Тэнгэр телевизийн 70 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. За иргэдийн өдөр тутамдаа гүйлгээ хийдэг дансны дугаарт өөрчлөлт орохоор болсон байна. Ингээд банк хоронтын гүйлгээнд IBAN дансны дугаар ашиглаж эхлэх юм байна. Өөрөөр хэлбэл өмнө нь банкнаас хамаарч 10-аас 12 оронтой дансны дугаар ашигладаг байсан. Харин IBAN дансны дугаарлалтын системд шилжснээр иргэдийн ашигладаг дансны дугаар 18-аас 20 оронтой болж өөрчлөгдөжээ. Ирэх сараас эхлэн банк хооронд гүйлгээ хийхдээ заавал IBAN дансны дугаарыг ашиглах юм байна. Банк хооронд гүйлгээ хийх үед зарим тохиолдолд тухайн иргэний нэр ус гарч ирдэггүй. Үүнээс болж нэр болон дансны зөрүүтэй гүйлгээ хийх тохиолдол гардаг. Харин IBAN данс олон нийтийн хэрэглээнд нэвтэрснээр ийм асуудал үүсэхгүй гэлээ. Учир нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт учир дансны дугаараар гүйлгээ хийхэд давхардал гарахгүй. IBAN дансны дугаар нь хүлээн авагчийн улс орон, банк дансны дугаар зэрэг бүх мэдээллийг агуулдаг байна. Банк болгоны одоо энэ дугаарлалтын систем нэг стандартад орж байгаа гэсэн. За тэгээд эхлэхээр нөгөө банкны салбар дээр ч гэсэн энэ маань баг сүүлийн 3-4 жил бид нар явагдаж байгаа Монгол орны төслийн нэг явж байгаа. Тэгэхээр хамгийн гол бид нар энэ үйлчлэгээ нэвтэрснээр аль ч став бид нар төргөн шуурхай алдаагүй гүйлгээ тэр дотооддоо төдийгүй олон улсад бид нар хийх боломжийг бүрдэж байгаа гэсэн үг юм байна. Тэгээ энэний давуу тал нь өмнө нь бас зарим магадгүй ижил банкн дээр ижилтийн данснууд байсан бол энэ давхцал үүсэхгүй гэсэн. Дээрэс нь гүйлгээ хийхдээ нэг дугаарчилж андуурах гэсэн юмчдад үүсдэг. Энэ эрсдэл маш буурна гэсэн. Энэ стандартыг 2020 оноос хойш нэвтрүүлэхээр судалж 2 жилийн дараагаас зарим иргэн аж ахуй нэгжүүд ашигладаг болжээ. Харин эх 4-р сараас бүх арилжааны банк, төр болон хувийн эрхлийн санхүүгийн байгууллагууд олон улсын жишгт нийцсэн IBAN стандартад шилжиж эхэлнэ. Зөвхөн дотоод гэлтгүй олон улс хоорондын гүйлгээнд ашиглах боломжтой юм ба. Эрсдлээс сэргийсэн дээрээс нь одоо олон улсын стандарт хангасан ийм л одоо дугаарлалт гэсэн. Ер нь бол манай иргэдч бас мэдэх байх гаднаас орж ирэхэд одоо нэг рутинг дугаар тэгээд Swift код энтергээд олон юм нэг Swift pick гэдэг одоо яг тухайн банкнд зориулсан код энтрийг асуудаг байсан бол одоо зөвхөн IBAN гэдэг дугаараараа л бүх
үйлгээ одоо бүх хаашаа чи одоо Монгол улс руу хийгдэх ч юм уу бусад улс руу хийгдэх үйлгэнүүд бол явах боломжтой болж байгаа. Энэ харагдаж байгаачлан дансны эхэнд Монгол улсыг тодорхойлсон үсэг байна. Үүний араас тухайн дансыг зөв эсхийг шалгах хяналтын орон бүхий 2 оронтой код байгаа юм а. Мөн банк бүр харилцан адилгүй дугаартай байна. Тухайлбал Богд банкыг илэрхийлэх код нь тэг 38. Харин Хаан банк бол тэг 5. Ингээд араас нь таны өмнө ашиглаж байсан 8-аас 10 оронтой дансны дугаар байх юм а. Энэ хэдэн тоонд зөвхөн технологийн шинжилэл гэхээс илүү олон улсын стандартад нийцсэн дансны дугаар юм а. За эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй цаг үе ирээд байна. Үүнийг хамгийн хүндээр мэдэрч байгаа нь бизнес эрхлэгчтэй. Инфляц 2 оронтой тоороо зүтгэж төсөвч тодтол хийхдээ хүртэл тулаад байгаа энэ үед Монгол банк хүртэл бодлогын хүүгээ 2.1%-аар нэмэгдүүлсэн. Үр дүнд бизнес эрхлэгчдэд зээл олдоход улам л хэцүү болно гэж эдийн засгчид сануулсаар байгаа. За энэ олон асуудлаас гарах нэг гарц нь хөрөнгийн зах зээл боловч тохиромж үе нь биш гэж бас үзэж байгаа юм а. Томоохон төсөл хэрэгжүүлэх гэж байгаа бол санхүүгийн эдийн засгийн нөхцөл байдлаа түрх харзнаад хүлээх гэдэг юм уу те. Угаасаа одоо дөрөв хилдэгчсэн санхүүжилтийн их усүр бид нар хайгаад бонд ч гэдэг юм уу хувьцаа ч гэдэг ингээ хайхаар санхүүжилтийн маань мөртгөн угаасаа өндөр болж таарна. Тэгэхээр өндөр өртөгтэй татчихаар нөгөө төсөл маань амжилттай хэрэгжих бас л одоо зардлын хувьд нэмэгдээ явчих ийм дүр зураг ажиглах гараад байгаа. Аж ахуйн нэгжүүд ихэвчлэн 1 жилийн хугацаатай банкны зээлээр санхүүждэг. Энгийнээр бол барилгын компани банкнаас зээл авч 1 жилийн дотор барилгаа ашиглалтанд оруулж чадахгүй бол зарж чадахгүй. Ингээд байрныхаа үнийг нэмэхээс өөр аргагүй төрнө. Энэ нөхцөл байдлаас гарах арга нь хөрөнгийн зах зээл болоод байна. Гэхдээ компани дотоод үйл ажиллагаа нь зэгцрээгүй, докторгүй байгаа тохиолдолд тийм ч оновчтой биш гэлээ. Эдийн засгийн докторгүй нөхцөл байдал бас одоо томоохон хөрөнгө оруулалтын сангууд ядгүй гэхээр нэлийн одоо нөгөө үнэлгээ багтаагаар буюу одоо дистресс одоо хөрөнгүүдийг бас ингээд хэцүү үед бодолтож авах одоо фанд юу гэдэг их усүр ихтэй байгаа цан болон одоо тийм юу гэдэг банк санхүүгийн байгууллагууд эргүүлээд за санхүүгийн хувьд хүндрэлт болсон боловч ирээдүйд потенциал өсөх боломжтой ийм компаниудын үнэлгээг бууруулж авах бас ийм боломж бас байдаг. Гэхдээ номд хөрөнгийн зах зээл тэлэлтэй байх таамаглалыг шинжээж дэвшүүлээд байна. Хонго гарснаас хойш банк бус санхүүгийн байгууллагаас нэг компани хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасаа олон нийтэд танилцуулаад байгаа юм. Ашигт малтомлын тусгай зөвшөөрлийн тоо улсын хэмжээнд 2701 байна. Энэ нь манай улсын нийт нутаг дэвсгэрийн 4.4%-ийг эзэлж байгаа үзүүлэлт юм. За ашигт малтомлын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн 2171 нь дотоодын аж ахуйн нэгж, үлдсэн нь гадаадын болон хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд эзэлж байгаа юм а. Ашигт малтмал олборлох нь их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг бөгөөд одоо мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн орчноос шалтгаалж гадаадын хөрөнгө оруулалт буурах нэг шалтгаан болдог байна. Одоогоос 1 жил орчмын өмнөөс хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг зогсоогоод байсан бол энэ оны 2 дугаар сараас сонгон шалгаруулалтаар олгож эхэлсэн байна. Одоогоор хайгуулын 942, ашиглалтын 1759 гээд нийт 2701 тусгай зөвшөөрөл олгожээ. Ашиглалтын тусгай зөвшөөрлөөс хайгуулын тусгай зөвшөөрөл нь одоо даруй 6-аас 7 дахин их байжээж орд илэрх тийм одоо үндсэн үйл ажиллагаа гэж үздэг. Гэтэл манайд бол уруу хамааралтай байгаа хайгуулын тусгай зөвшөөрөл олголт нь бол тэгэхээр бол хайгуулын тусгай зөвшөөрлийг одоо эрчимтэй олгож явагдаж одоо манай уул уурхайн салбарын үндсэн үйл ажиллагаа бол доктортой явна гэж бол энэ бол үзэж байгаа. Хувийн хвшлийн хувьд тусгай зөвшөөрөл аавна гэдэг нь ихээхэн асуудалтай байдаг. Тухайлбал Эрдэнэжас компани нь 7 тусгай зөвшөөрөлтэй. Үүнээс ихэнх нь ашиглалтын тусгай зөвшөөрөл байгаа гэлээ. Тусгай зөвшөөрлийн дагуу авсан газраа ашигт малтмал олборлохын тулд их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг. Гэтэл ашигт малтмалын хуулиас шалтгаалan хөрөнгө оруулалт буурч байгаа гэж хувийн хвшлийн төлөөлөл хэллээ. Их богино давтамжтайгаар ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулж байна. Мөн ашигт хөрөнгө оруулалттай холбоотой одоо гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг ашигт малтмалын чиглэлд татахад нөлөөлдөг хуульд одоо журам дүрмд бол бас их өөрчлөлтүүд ороод байгаа. Нэгдүгээртний югт зэрэг одоо оруулж байгаа өөрчлөлт бол ер нь байсан заалтж гисэн
тодорхой хугацаанд нэгэн одоо 20-30 жилээр тогтвортой байхаар энэ нөхцөлийг л их бүрдүүлэх шаардлагатай байна. Манай улсын уул уурхайн салбар дахь бизнесийн орчин хумигдж байгаа. Үүний шалтгааныг хууль эрх зүйн орчинтой холбон тайлбарлаж байна. Мөн нөгөө талаас хуульд өөрчлөлт оруулсан ч өөрчлөлтүүд нь хувийн хвшлийг дэмжидэггүй гэж мэргэжилтэн хэллээ. 1997-2006 оны хуулиудаа бид маш олон удаа 300 гаруй өөрчлөлт хийсээр байгаад анхны нөгөө философи нь алдагдсан. Бизнесийг дэмжих биш, буцаагаад хязгаарлагчийн хуулиуд болчиход байгаа байхгүй тийм. Бидний хувьд бол улс төрөөс гаргаж байгаа, улс төрчнэрийн гаргаж байгаа мэдээллүүд за мөн одоо тодорхой хэмжээний шийдвэрүүд дээр тулгуурлаад эн чинь бид нар бол айгүй эрсдэлтэй орчин байна гэж үзээд байгаа юм. За одоо бол ингээд сүүлийн үед мэдэгдэж байгаа нөгөө нүүрсний үн унчглаа, одоо зах зээл маань ханчглаа тийм. Энэ эдийн засгийн орчин бол бид нар хэтэрхий цөөхөн бүтээгдэхүүнтэй, цөөхөн гарцтай нэг зах зээлээс хамаатай байгаа нь бас дахиад нэг талдаа давуу тал, ойрхон байгаа нь бол давуу тал юм шиг боловч нөгөө талдаа бол эрсдэл. Харин энэ онд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрөөс 30 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Улсын хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг нь үндсэн хууль зөрчсөн гэж үндсэн хуулийн цэц дүгнжээ. За энэ дүгнэлтийг хүлээн авах, хүлээн авах тухайд гишүүд санал зөрөлдлөө. Зарим гишүүдийн зүгээс үндсэн хуулийн цэцийн дүгнэлт нь өөрөө үндсэн хууль зөрчсөн гэж хүртэл шүүмжилсэн юм а. Улсын хурлын сонгуулийн тухай хуулийн 31-ийн 2 дахь хэсэгт Бийдаа нэр дэвшигч нь тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зурулна гэж заасан. За энэ нь үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа дүгнсэн юм а. Хэрвээ хүлээж аваад энэ босгохгүй болчих юм бол энэ улсын хурлд нэр дэвшиж байгаа энэ намуудын төлөөлөл болсон энэ одоо улсын хурлын гишүүд нэр дэвшиж байгаа нөхдүүд намынхаа одоо төлөөллийн байгууллагуудаас бас санал авч дэмжлэг авч орж ирдэг гэдгийг санах ёстой. Цэц 801-ийг босго өндөр байна гэсэн боловч яг хэд байвал зохимжтой вэ гэсэн тийм одоо асуудал бол дүгнэлтэнд байхгүй байгаа. Бид нар хэрвээ улсын хурал цэцийн дүгнэлтийг хүлээж авлаа гэвэл дараа нь одоо сонгуулийнхаа хуулинд өөрчлөлт оруулж тодорхой одоо тойргийн сонгогчдын одоо боломжит одоо харьцуулсан тоог гаргаж ирж асуудалд хандах ийм асуудал үүсэж байгаамаа. Ийхүү үндсэн хуулийн цэцгийн 1-р дүгнэлт улсын хурал дээр дэмжигдэлгүй унлаа. Зарим үүний дараа үндсэн хуулийн цэцгийн 3-р дүгнэлтийг улсын хурлаар хэлэлцэхэд гишүүдийн олонх нь хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. Улсын хурлын гишүүн тайлангаа хэвлүүлж ард иргэд танилцуулах энэ одоо тэгээд түүгээр дамжуулан иргэдэд уулзах энэ одоо ажлыг иргэдэд энэ цэцгийн дүгнэлтээр хязгаарлаж байгаа юм байна. Иргэдэд уулзах тэр юм уулзалтын маань ерөнхийдөө бас нэг тийм хязгаарлах агуулга энэ одоо цэцгийн дүгнэлт дотор бас орсон гэж би үзэж байгаа. Уул иргэдэд уулзаж иргэдээрээ дөнгөө тавиулж тайлангаа тавьж дахиж сонгогдох уу сонгогдохгүй юу гэдгээ бас одоо мэдрүүлж, мэдэрч, эмрүүлж, тэмтрүүлж үзэж байж одоо сонгогчд маань саналаа өгдөг баймаар байгаа юм л да. Шийдвэр гаргадаг. За энэ улсын хурлын олон сонгогдсон гишүүд энэ цэцгийн дүгнэлтээ сайн уншиж уянгалмаар байна. Тэр эмрүүлэх, бариулах, наад цаадах юм ярмаар байгаа. Энэ цэцгийн дүгнэлтээр ингэж штэ. 41 дугаар зүйлийн 41-ийн 9 дэх хэсэгт Монгол Улсын хурлын гишүүн сонгуульд нэр дэвшгээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хууль заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд буюу тараах материалын тухай энд ярьж штэ. Тараах материалын тухай ярьж байгаа болохоос ууцыг хориглоог байгаа. Цэцгийн дундчдны асуудлын дүгнэлтийг бол хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байгаа. Ер нь бол шудраг ёсны зарчмын асуудал ярьж байгаа. Сонгуул тэгш гараанаас гарах асуудлыг бид нар ярьж байгаа гэсэн. Бид нар одоо энэ дунд суудлын шийдвэрийг хүлээн авахгүй эсэргүүцэж байна гэд буцаачихлаар цэцэн дээр хөх тэнгэр гэдэг шиг их судлын одоо шийдвэрээрээ цэц эцсийн байдлаар ямар нэгэн маргаангүйгээр шууд энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой учраас улсын их хурлын гишүүд хуулиа өөрчлөх боломж нь байхгүй болчих юм байна.
Улсын хурлын гишүүд сонгуулийн өмнө тайлан тавих нэрийдлэр мөрийн хөтөлбөр бүхий сурталчилгааны материалаа тараадаг тохиолдлууд олон гарч байсан. За гэтэл энэ нь бусад нэр дэвшигчдээс давуу эрх эдэлж байгаа хэрэг гих үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг гишүүд дуртай дургүй хүлээн авлаа. За учир нь улсын хурал хүлээж авахгүй эсэргүүцсэн ч үндсэн хуулийн цэц дээд судлын хуралдаанаараа энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой. Тэнгэрлэгт 7 мэдээллийн хөтөлбөр залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн мэдээллээр үргэлжилж байна. За манай улс хөдөлмөрийн эрхлэлтийн бодлогын тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 122 дугаар конвенцэд нэгдэн орсноор бүх нийтийн бүрэн бүтээмжтэй хөдөлмөр эрхлэх эрхийг хангах үүрэг хүлээсэн. За гисэн хэдий ч ажил хайгчид тэр дундаа залуучуудын хэрэгцээнд суурилсан хөдөлмөр эрхлэлтийн бодлого хөтөлбөрүүдийг илүү боловсронгуй болгож институцийн чадварыг бэхжүүлэх шаардлага байсаар байгаа юм. За тиймээс бүгд найрамдах Солонгос улсын засгийн газрын санхүүжилтээр залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хэрэгжихээр болжээ. Солонгосын засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа юм төсөл байж байгаа. Гол хэрэгжих салбармаар болохоор ноос ноолуурын салбарт хэрэгжин. Ноос ноолуурын салбарт хэрэгжихдээ төсөл бол 2 үе шаттай. Эхний жил бол энэ салбарын хүний нөөц залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн байдал дээр бол наривчлсан судалгаа хийн. За үүний дараа бол 2 дахь жилээс яг Монголын залуучуудад тохирсон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын зөвлөмж өгөх гэсэн энэ агуулгатай ийм төсөл бол хэрэгжиж байгаа. Зорж байгаа нь мэдээж залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих энэхүү төслийг бүгд найрамдах Солонгос улсын засгийн газрын санхүүжилтээр урьдчилсан байдлаар 400 мянган $, төсвөөр 30 сарын хугацаанд хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү төслийн хүрээнд залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд тулгамдж буй асуудлуудад дүн шинжилгээ хийж хүний нөөцийн бодлогыг сайжруулахаас гадна ноос ноолуурын салбарт ажиллах хүчин бэлтгэж эдийн засгийн өсөлтийг дэмжих юм. Мөн төслийн үр дүнд 15-аас 29 насны залуусын хөнгөн үйлдвэрлэлийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж мэдлэг ур чадварыг сайжруулна гэлээ. Яг нөгөө ноос ноолуур текстилийн салбарын гол инженер техникийн ажилтнууд бол тасалдаад байна. Илсэлт байхгүй болж байна. Мэргэжлийн боловсон хүчингүй болж байна. Өнөөдөр ноолуурын салбарт 10 мянган ажилчинтай нийтдээ жилдээ ноолуурын салбар маань $1.5 сая үйлдвэрлэлийг хийж 1.3 сая $-ын экспортыг хийж байгаа юм салбар. Ажил хүчний дутагдал бол яг энэ салбарт бол цаашдаа олон нэмэгдэх тийм эслийг бол бий болгож байна. Нөгөөтэйгээр яг энэ салбар дээр яг залуучуудыг татан оролцуулах, тэр залуучуудыг яг энэ салбарын чиглэлээр суралцуулах, сураад өсөж байгаа залуучуудыг яг энэ байгууллагын соёл болоод ажиллуулагчийн хэрэгцээнд нийцүүлэх ажлууд бол нэлээд гол энэ талаас ийгдэнэ. Нөгөөтэйгээр яг энэ салбар маань өөрөө яг энэ залуучуудад ээлтэй тийм ажлын байрыг бол бий болгох шаардлагатай. Хөдөлмөрийн нөхцөлийн хувьд, ажлын цагийн хувьд, залан хүнсний хувьд, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хувьд ч тийм. Зорж байгаа нь Монгол улсад хөдөлмөрийн насны 2.4 сая хүн байгаагаас 1 сая гаруй нь 15-аас 35 насны залуус байна. 2035 он гэхэд 2000 оноос хойш төрсэн залуус нийт ажиллах хүчний 40 гаруй хувийг эзлэх судалгаа гарчээ. Усан сэлэлтийн спорт, ердийн усан сэлэлт, мөстөө усан сэлэлт, өвлийн усан сэлэлт гэсэн 3 төрөл байдаг. За тэгвэл өвлийн усан сэлэлтийн спортын дэлхийн цомын аврах шалгаруулах тэмцээнд 21 улсын 600 гаруй тамирчин оролцсон байгаа юм а. Энэ тэмцээнд Монгол улсыг төлөөлөн 15 настай мөнх оргил оролцож мэлхий сэлэлт, өврөөр даллах сэлэлт, далаан гахаа сэлэлт төрлүүдээр алтан медаль хүртжээ. Мэлхий сэлэлтийн 25-50 м, өврөөр даллалт 25 м, дэлфинээр 25 м өсөжсэн 4 төрөлдөө ороод дөрүүлэн дээр нь авраг болсон. Сурж авсан зүйл гэх юм бол бусад орны тамирчдын бэлтгэл хангагдж байгаа байдал, сэтгэл зүйн бэлтгэл ингээд бусад тамирчдтайгаа хоорондоо ярилцаад хэрхэн бэлддэг үү, сэтгэл зүгээ хэрхэн тайван байх уу гэдэг тал дээр зөвлөгөө авсан.
Өвлийн усан сэлэлт нь усны температур зөвхөн нэмэх 1 градус орчим байх үед явагддаг байна. Энэ нь харсны уснаас хүйтэн гэсэн үг юм. Тиймдээ ч өвлийн усанд сэлэлт тухайн тамирчнаас асар их төсвөр төвчээр шаарддаг болохыг хэлж байлаа. Тамирчин мөнх хориглын хувьд 14 наснасаа өвлийн усан спортоор хичээллэж эхлэхдээ хүйтэн шүвшүүрт орох, өвлийн улиралд хүйтэн усан сэлэх зэргээр бэлтгэл хийдэг байсан байна. 21. За 7 өнөخت ерөнхийдөө 6-аас 7 удаа усандаа сэлдэг. Тэгээ нэгээс 2 удаа фитнест ордог. Тэгээ нэг бассейнд орохдоо дорож 2 цагаар сэлдэг. Тэгээ шүршүүрийнхээ усанд багаар ингээ хүйтэн болгоод шүршүүрийн хүйтэн усандаа дасах хэрэгтэй. Яг тэгвэл шүршүүрийн ингээд хамгийн хүйтэн ус чинь нэмэх 12 градус, хардсных чинь нэмэх 5 градус, бидний сэлдэг нь болгоод нэмэх 1-ээс 2 градус байдаг болохоор мэдээч ингээ амар хүйтэн санагдана. Гэтэ яг нөгөө нэг ямар тэмцээнд явах гэж байгаа вэ? Ямар зорилго гаргаж байгаа вэ гэдгээ бодоод төвчээл тэмцээндээ оролцсон. Манай улсын хувьд өвлийн усанд сэлэлт гэдэг харьцангуй шинэ спорт болохыг хэлж байлаа. Тиймдээ ч манай улсад энэ төрлийн спортоор хичээлдэг ердөө 4 тамирчин байдаг байна. Харин Польш, Орос зэрэг улсуудад энэ спорт аль хэдийн олон нийтэд дэлгэрсэн учраас олон тамирчидтай байдаг байна. Түүнчлэн өвлийн усан сэлэлтийн спортын төрөл нь өвлийн олимпиад шинээр бүртгүүлэхээр хэлэлцэгдэж байгаа юм. Өнөөдөр дэлхийн театрын өдөр тохиож байна. За энэ өдрийг 1961 оноос эхлэн ЮНЕСКОгийн санаачлалдоор тэмдэглэж эхэлсэн юм а. За театрын өдрийг тохиолдуулан улсын драмын Эрдмийн театрт 20 жилийн түүхтэй театрын эртний олдурууд танилцуулагдаж цаашлаад салбарын мэрэгжилтнүүд театрын урлагийн түүхэн замнал, өнөөгийн чиг хандлага, ирээдүйн хөгжлийн талаар хэлэлцлээ. 100 гаруй нэгжийн үзмрүүд энд дэлгэцсэн байгаа. Бөмбөр ногоон театрын өв соёл гэсэн нэртэй 1931 оны 11 сарын 12-нд улсын төв театр болон албан ёсоор сайд нарын зөвлөлийн тогтоо 50 дугаар тогтоолоор баталгаажуулсан оюун санааны асар том өөрчлөлтийг авчирсан ийм гайхалтай түүхтэй юм. Улсын драмын Эрдмийн театр нь 1931 онд үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн нийгмийн шаардлагаар хувьсан өөрчлөгдөж ирсэн ч бүхэл цаг үед нийгмийн хувьсгалын анхдагч байсаар ирсэн гэлээ. Түүнчлэн энэ жил Дэлхийн театрын өдрийн 64 жилийн ойг тохиолдуулан Улсын драмын Эрдмийн театр нь соёл урлагийн их сургуультай хамтран мэрэгжлийн урлагийн сурагчдад жүжигчин бэлтгэх хөтөлбөр зарлажээ. Том хувьсгал, цаг үеийн эргэлт бослого ч юм уу тийм ээ. Ямар нэг юм төсөөлт дэлбэрэлт болсон оюун санааны хөвд ч байж болно, эдийн засгийн хөвд ч байж болно. Тийм үйл явцын өмнө дандаа урлагийнх нь салхиагсан байдаг. 1989 оны 12 дугаар сард Улсын драмын Эрдмийн театрын дайзан дээр бардам туулаа жүжигийн модны бүжиг явдаг. Тэр бол өөрөө эрхчлөөний тухай хэсэг. Соёл урлагийн их сургуулийн театрын урлагийн сургуультайгаа хамтраад 4 жилдээ нэг удаа манай Дорцомбон найруулагчийн нэрэмжит одоо жүжигчин бэлтгэх сургалтыг ажлын байран дээр суурилсан сургалт бас хамтын ажиллагааны гэрээ санамж жүжигт гарын үсэгт зураад өөрөөр хэлбэл жүжигчтэй бид нар 4 жилд нэг удаа энд мэрэгжлийн болон мэрэгжлийн сурах хичээлүүдийн орно. Одоогоор Улсын драмын Эрдмийн театрт 120 гаруй хүн ажиллаж Монголын театрын урлагт хувь нэмрээ оруулж байна гэлээ. Эдгээр хүмүүсийн хөдөлмөр хувь нэмрийн үр дүнд Улсын драмын Эрдмийн театрын Тэнгэрийн хүү жүжиг Унгар улсын үндэсний театрт нэхэр олжээ. Хятадын автомашин үйлдвэрлэгч BYD группийн өнгөрсөн жилийн борлуулалтын орлого Теслаг ардаа орхиж анх удаа 100 тэрбум долларыг даваад байгаа. За энэ группийн Аз номхон далайн бүс нутгийн дилерүүдийн чуулга уулзалт Хятадын Шинжэн хотод болсон юм а. Энэ уулзалтаас бэлтгэсэн сурвалжлагыг одоо үзүүлье. Энэ бол батарей. Бидний ихэл заншнаар хуруу зай буюу батарей нь за электроник төхөөрөмжүүдийн тижээгч бол яг одоогийн байдлаар автомашины хамгийн том хувьсгал болох цахилгаан машиныг тижээгч, цахилгаанаар хангагч, гол хөдөлгөгч хүч нь болоод байгаа. Тэгвэл та бүхэн хуруу батарей үйлдвэрлэгч жижиг үйлдвэрээс дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгчдийн нэг болж чадсан түүхийг хуваалцъя. Анх 1995 онд Түрээсийн байранд хуруу зай үйлдвэрлэж эхэлсэн BYD Group өдгөө 1 жилд 4.3 сая автомашин борлуулдаг болтлоо өргөжинд хэлжээ. Тэд 2000 оны их үед электроник төхөөрөмжийн гол батарей нийлүүлэгч нарын нэг болсныхоо дараа автомашины салбарт хөл тавьсан байдаг.
Ийхүү 2006 онд дэлхийн анхны плагин хайбрид буюу цэнгэлдэг хайбрид автомашиныг танилцуулснаар хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж эхлэв. Энэхүү зурган дээр BYD компани үүсгэн байгуулагч Ванг болон хөрөнгө оруулалтын салбарын хамгийн алдартай хөрөнгө оруулагчдын нэг болох Warren Buffett хоёр BYD-гийн тухайн үеийн загварыг барьсан байдалтайгаар харагдаж байна. 2008 онд Warren Buffett BYD компани 10%-ийг худалдан авч хөрөнгө оруулалт хийснээр олон улсын хэрэглэгчдийн гол анхаарлыг BYD компани татаж эхэлсэн байдаг. 20 дугаар зууны их үед бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газар хүртээмжтэй хямд автомашиныг дотооддоо үйлдвэрлэх бодлого хэрэгжүүлж эхэлсэн нь BYD-гийн зорилготойч нийцэж байна. Тэр ч утгаараа хамгийн ихэнд үйлдвэрлэлээ явуулдаг Шинжээ хотын тээврийн хэрэгслүүдийг өөрсдийнхөө цахилгаан машинаар хангасан байдаг. Одоо харин Аз номхон далайн орнуудын топ 5 автомашин борлуулагчдын нэг болжээ. Сингапурын номер 1 болчих. Одоо бүх брэндээс номер 1 борлуулалтанд BYD болсон байна. Непалд бас тийм болсон байна. Тэгээд Индонез, Малайз энэ топ 3 руу ороод ирсэн. Ер нь BYD маш хурдтай тэлж байгаа харагдаж байна. Борлуулалтын тоонуудыг харахад. BYD группийн Аз номхон далайн бүс нутгийн чуулга уулзалтанд 23 орны 1000 гаруй дийлрүүд оролцлоо. Уг чуулга уулзалтыг нээж BYD группийн үүсгэн байгуулагч Ванг үг хэлэхдээ бид ганц автомашин үйлдвэрлэгч биш, урамцлагын өөрчлөлтөд тэмцэхэд маш том хувь нэмэр оруулагч гэдгийг тодтогсон юм. Ер нь хятад машин нөгөө дэлхийд шин, тэгээ монголчуудын хувьд шин учраас хүлээж авах, монголчууд шин юм хүлээж авахтаа ялангуяа нөгөө одоо энгийн хэрэглээний юм дээр бол окей. Гэхдээ яг машин дээр бол яг хятадыг бол манайх одоо хүлээж авахд би бас нэлээд хугацаа орох болов гэсэн BYD дээр бол харьцангуй бас гайгүй байлаа. Бид нар одоо нэг 5 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бид нар борлуулалт бол ингээд маш сайн. BYD Group сүүлийн тоо мэдээлэлээр борлуулалтаараа Toyota, Volkswagen-ы араас дэлхийд 3 дугаарт бичигдэж байна. Тус групп одоогийн байдлаар 4 брэндийн 100 гаруй загварын автомашинуудыг зах зээл дээр борлуулж байгаа. Харин Монгол улсын хувьд MSM Automotive дээр BYD брэндийн загварууд албан ёсны эрхтэйгээр борлуулагдж байна. Тэнгэрлэгээс 7 10 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлэлээ хамтдаж анхаарлаа хандуулсан танд баярлалаа.